Самэцгаано эрхэм үзэгчдийн үдшийн амгалан айлтгая. Өнөөдөр 2026 оны 6 сарын 30 Мямар гараг. За ажлын дараагаар товч мэдээллийг та бүхэндээ хуваалцъя. За энэ бол дээш шүүхтэй холбоотой. Өнөөдөр Америкийн дээш шүүх энэ санхүүгийн жилийн хамгийн сүүлийн хуралдаанаа хийж улмаар өнөөдөр бол нэлээд хэд хэдэн олныг хамарсан чухал шийдвэрүүдийг гаргалаа. За тэр нэг бол манай мэдээгээр бас өмнө нь зөндөө мэдээлж ирсэн. Энэ бол Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа. За бичиг баримтгүй юм уу үгүй бол төр визтэй гадаадын иргэдийн Америкт төрсэн хүүхдэд иргэн шил хориглох тухай ерөнхийлөгч Трампын зорилгод хориг тавьсан шийдвэрийг бол гаргалаа. За ерөнхийдөө дээш шүүхээс ийм шийдвэр гарна гэдэг нь бол өнгөрсөн дээш шүүхийн энэ маргаантай холбоотой сонсголоор бол тодорхой болсон байдаг. За тэр ч байтугай Америкийн ерөнхийлөгч нь өөрөө дээш шүүхийн сонсголд очиж суусан. За ийм цорын ганц тохиолдол гарсан. За энэ бол саяын дээрээс маргаантай холбоотой дээш шүүхийн сонсгол байсан. За ингээд энэ маргаанд бол ерөнхийлөгч Трамп өөрөө очиж сууж байсан гэдгийг манай мэдээгээр бас мэдээлж байсан. За тухайн сонсголд бол дээш шүүхийн шүүгчид ерөнхийлөгчийн зайлагтай холбоотой талуудын маргааныг сонсож зодмаар дээш шүүхийн олон хол энэ ерөнхийлөгчийн зайлаг бол үндсэн хуульд харшилсан зайлаг болсон тухай тэр үедээ бас олон нийтийн хувьд санаа авах үе ийм зүйлсийг бол ярьж ирсэн. За тэгвэл өнөөдөр ийхүү олон нийтийн хүсэн хүлээж байсны дагуу Америкийн дээш шүүх 6-г харьцах нь 3 гэсэн саналаар Америкийн үндсэн хуулиар баталгаажсан Америкийн хөрсөн дээр төрсэн бүх хүүхэд эцэг эхийн харьяалал бичиг баримттай эсхээс үл хамаарч Америкийн иргэн байна гэдэг энэ зарчмыг хамгаалж үлдлээ. За ийхүү ерөнхийлөгч Трамп 2025 оны 1 сарын 20-нд тангар өргөж ажилд орсон дээрээ гав хэсэг зурсан. За ийхүү үндсэн хууль зөрчсөн шийдвэр өнөөдрийнхөө эцэс болж байна. За тиймээс Америкийн хөрсөн дээр төрсэн хүүхдүүд тэр тусмаа гадаадын болон бичиг баримтгүй төр визтэй хүмүүсийн хүүхдүүд Америкийн иргэн байх хэсэг маргаан ийхүү нэг тийшээ шийдэгдсэн өдөр боллоо. За дээш шүүхийн хувьд сүүлийн 7 хоног бол дээш шүүхтэй хүлээгдэж байсан хэд хэдэн чухал маргаануудаар шийдвэр гаргасан байна. За тиймээс эдгээр шийдвэрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирэх 7 хоногийн тоо мэдээгээр та бүхэнд дэлгэрүүлэн хүргэх болно. Өнөөдрийн тооч мэдээгээр ерөнхийлөгч Трампын 2025 оны 1 сарын 20 градусыг зурж улмаар өнөө хүртэл шүүхийн маргаантай байсан Америкийн төрмөл иргэншлийн үндсэн хуулийн зарчмыг дээш шүүх хадгалж үлдсэн тухай мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.